За самсан хүндэт үзэгчтэй тэгэхээр тухайн индикаторыг яаж суулгах талаар зааврыг танд одоо хүргэж өгье. Хамгийн нэгдүгürt тухайн индикаторыг татаад авч тийм ээ. За ингээд татаж авлаа тий. Татаж авсан газраас та яах вэ гэхээр суулгах ёстой тухайн индикаторыг хэдүүлээ харъя. За иймэрхүү төрлийн юмнууд гарч ирээд байвал найзуудаа энэ дээр бол ямар нэгэн айх төрлийн юм бол байхгүй. Энэ бол зүгээр л цэгдээд гэсэн зүгээр л нэг индикаторын файл байгаа. Хэрвээ Google-тэй тухайн одоо индикатор маань ямар нэгэн байдлаар аюултай гэж хэлээд байгаа юм бол энэ дээр бол ямар ч асуудалгүй. Энэ бол зөвхөн Tiger Trade платформ дээр ажилладаг индикатор. Тэгээд энийг татаад авсан байхад бол энэ дээр бол ямар ч асуудал байхгүй шүү. Энэ дээр бол яг 100% би бол хэлж болж байна энэ дээр. За тэгэхээр амжилттай татаад авсан тохиолдолд та татаж авсан газар руу ороод key cluster гэдэг энэ индикаторыг та яах ёстой вэ гэхээр Tiger Trade платформ суулгасан файл руугаа хуулж тавих ёстой. Тэгэхээр та хэрвээ Tiger Trade платформыг суулгацсан байгаа бол компьютер дээрээ суулгацсан байгаа бол тэгвэл өөрийнхөө компьютерийнхаа documents зэс рүү ороод Tiger Trade гэсэн фолдер орж ирэх ёстой. Хэрвээ та Tiger Trade платформыг суулгацсан бол шүү заяа. За Tiger Trade платформынхаа файл руу ороод индикатор зэс рүүгээ ороод үзэх юм бол ийм фолдер орж ирнэ. Энэ фолдер руугаа та дөнгөж саяны татж авсан файлаа хуулаад тавьчих ёстой. За би яг одоо ингэ хуулаад тавьчлаа. CVP key cluster DLL те. За ингээд та хуулаад тавьсан тохиолдолд ерөнхийдөө таны Tiger Trade платформ дээр чинь энэ индикатор бол ажиллаад эхэлсэн байх ёстой. За хэдүүл ороод үзье. За тэгэхээр платформ нь ачаалаад дуусчлаа. Хэрвээ та анзаарж байгаа CVP trader-ууд бид нэр candle-ууд ерөөсөө ашигладаггүй. Бид нэр баарыг ашигладаг. Тэгээ баарууд маань бүгдээр юм нэг өнгөөр явдаг те. Саарл дээр бол гар өнгөтэй байвал их зүгээр. Шалтгаан тий яагаад candle бид нэр ашигладаггүй вэ? Шалтгаан нь юундаа байдаг вэ гэхээр тухайн индикатортай бол холбоотой байгаамаа. За тэгэхээр бид нэр баруун туршлуу дараад индикатор менежер руу ороо харах юм бол ийм цонх байгаа тий. Энэ цонх руугаа бид нар яах ёстой key cluster тий зүгээр key cluster гэж бичээд оруулчих юм бол тухайн индикаторыг хэдүүлээ хоёр удаа туршлуугаар дарснаар key cluster индикатор маань ороод ирнэ. За тэгэхээр key cluster-ийнхаа индикаторын руугаа ороод ирсний дараа биднэрт бүх тохиромжууд нь гарч ирж байгаа. Бүх тохиромжууд нь гарч ирсний дараа та хэд маань яах ёстой гэхээр activation key-г ийш нь оруулаад идэвхжүүлэх хэрэгтэй тийм. Тэгэхээр activation key-г хаанаас олох вэ? Манай сайтны худалдаа авах цэгээс авах тийм ээ. Энэ. За манай сайтн дээр та хэрвээ ямар нэгэн байдлаар тухайн индикаторын эрхийг өөртөө авсан байгаа бол танд ийм түлхүүр орж ирнэ тийм. За тэгэхээр энийг хэдүүлээ хуулаад энэ рүүгээ оруулаад тэгээ идэвхжүүлж. За ингэсний дараа манай индикатор маань бол ерөнхийдөө идэвхжсэн байгаа. Гол асуудал нь юундаа байгаа вэ гэхээр энчээ байгаа энэ дөрвөлжингүүдийг харж байна те. Энэ дөрвөлжингүүдийг та заавал асаах ёстой. Энийг нь асаагаад энийг нь асаачих ёстой. Энэ хажуудлын байгаа энэ дөрвөлжин болохоор өөр индикаторын дөрвөлжин шүү. Энэ key cluster-тай ерөөс ямар ч холбоогүй. За тэгэхээр энэ хоёрыг асаасны дараа та анзаарж байгаа бол баарууд маань өнгөө солилцсон байна тийм ээ. Гар өнгөтэй байсан баарууд маань бүгдээрээ өөр өнгөтэй болоод ороод ирсэн байна. Энэ нь candle ашиглахгүй байгаа шалтгаануудын нэгэнтэй. Candle-ууд чинь өөрсдөө гэсэн өнгөтэй удаан ногоон гэсэн өнгөтэй. Тэгэхээр бид нэр candle-ууд дээр тухайн энэ индикаторыг дээрээс давхарлаад тавьсан тохиолдолд ажиллахгүй гэсэн үг тийм ээ. Яагаад гэхээр CVP trader-ууд бид нэр өөрсдөө гэсэн өнгөний тохиргоотой. За тэгэхээр хэдүүлээ одоо эндээс харах юм бол 1 2 3 ийм чивнил ягаа өнгөтэй 3 баар байна. Кластер дугаар шилжсэн тохиолдолд нөгөө 3 ч л байна тийм ээ. За энэ чинь нэг юм цэнхэр чивнил ягаа ногоо баар дугаар шилжсэн тохиолдолд нөгөө л нэг цэнхэр ногоон кластерууд байна тийм. Тэгэхээр ерөнхийдөө ингэж байгаа тохиолдолд манай индикатор маань ажиллаад эхэлсэн байгаа гэсэн үг. Ингэснээр тухайн индикаторыг яаж суулгах талаар зааврыг дуусгая. Тухайн индикаторыг харин яаж ашиглах тухай талаар мэдээллийг авахыг хүсвэл манай сайтын индикатор авахыг сонгоод дэлгэрэнгүй гэдэг товчлуурыг дарвал маш ойлгомжтой товчхон мэдээллийг бол танд хүргэж өгөхөөр байгаа шүү. Окей. За ингээд тухайн видеог дуусгая. Та хэдтэй амжилт хүсье.